Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бүү гайхшиг. Ийм явдал яагаад надад тохиолдож байгааг би ойлгохгүй байна гэдгээ бод. Та яагаад ойлгохгүй байна гэж энэ чи хүн бүртэл тохиолддог зүйл шүү дээ. Бусад хүмүүс тохиолдох үе та гайхгүй дээ. Ариун сүнс өдөр бүр намайг дүүргэж ариун сүнсний цоошин хүчээр надад баптизм хүртээгээч гэж залбир. Ариун сүнстэй хамт бэлэг авьяасууд ирдэг ба юр бусын хүчний эрх мэдлийн талаар сүмүүдэд баргал заадаггүй юм. Хүлээж авах боломжтой бүхэл юр бусын хүчний эрх мэдлийг та хүлээн авахыг хүсдэггүй бол хайрцагт байгаа хамгийн хурц гэрэлтэй чийдэн юм шиг байж чадахгүй лээ. Яагаад гэвэл илүү их хүч танд байх тусам амьдрал чинь илүү хөнгөрөх болно. Хэрвээ та тэдгээр бэлгийн талаар огтхон ч сонсож байгаагүй бол энэ жилдээ багтааж заахаар бүхэл бүтэн хичээл надад байна. Гэхдээ мэрэгэн ухааны үг гэдэг нь юу хийхээ мэдэхгүй байх нөхцөлд та юу хийх ёстой гэдгээ мэдэж байдгийг хэлдэг. Мэдлэгийн үг гэдэг нь маш олон хүмүүс хэлдэг. Намалж байхдаа хэлдэг таны тэр үгэнд чинь би итгэхгүй байна. Тэд та түүнийг яаж мэдсэн юм бэ гэдэг юм. Ариун сүнсний бэлгүүд нь танаар дамжин гарч ирдэг ба тохиолдож байгааг нь та өөрөө ч мэдээгүй байх тохиолдлууд байдаг. Тэр үүнийг бүгдийн сайн сайхны төлөө тэдэнд үр ашгаа өгөхийн тулд хийдэг юм. Бэлэг авьяас нь та өөрийгөө гайхуулж юу хийж чаддгийг минь хардаа гэж хэлэхийн тулд биш, бусдад туслахын төлөө байдаг. Бурхны бүх зүйл нь хүмүүст туслах явдал юм. Сүнснүүдийг ялгах бэлэг гэдэг нь хэн нэгэн хязгаарыг давж гарсныг мэдэж. Би тэгж бодохгүй байна. Үгүй дээ, би эхлээд чамайг шалгах болно гэж хянахыг хэлдэг юм. Амен. Энд байгаа зарим эмэгтэйчүүд сүнсүүдийг ялгах бэлгээ арай илүү хэрэгэлсэн бол тэр нэгэн залуутай холбогдож төвөгтэй байдалд орохгүй байхсан. Тийм үү? Тэр харьцаа чи эхлэх мөчтөл та мэдсэн. Мэдсэн хэдий ч та ганцаардхаасаа имэж хизэж өөр хинэгэнтэй уулзрахгүй байх гэсэн айдсаас болж тэрнийг би өөрчилж чадах байх гэдэгтээ итгэж байна хэмээсэн. Үгүй та чадахгүй. Надад итэг, таныг цаг үргэлж төвөгтэй байдалд оруулж байдаг хинэгэнтэй хамт байснаас та ганцаараа явж байсан дээ. Гайхамшгуудыг үлдэх, эдгэх болон итгэлийн бэлгүүд, мөн олон янзын хэл ярих, хэлүүдийг тайлбарлах чадвар, иш үзүүлэх бэлгүүд байдаг. Магадгүй та танд хэлээр ярих нь бэлэг байдаг гэж надад битгий хэлээ гэж бодож байгаа. Бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Юу гэдгийг та мэдэх үү? Ийш тийшээ битгий гуйвараа. Бодол санаагаа тэл. Хэрэг таны хүлээн авах боломжтой ямар нэгэн зүйл бурханд байх бөгөөд тэр нь танд байхгүй байгаа бол бурхан минь ээ, би тэр зүйлийн талаар мэдхийг хүсэж байна гэж хэлэх хэрэгтэй. Сайн ном олж аваад унш. Тухайн зүйлийн талаар Библиэлд юу гэж өгүүлсэнийг хар. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдөд нь юу байна, юу байхгүй байна гэдэг дээр тулгуурлан бидэнд номлохыг хүсдэг. Гэвч та нарын зарим нь тэдгээр зүйлсийг хизээж хүлээн авч байгаагүй учраас л тэр нь библиэх биш гэсэн үг биш бөгөөд Бурхны танд өгөхийг хүсэж байгаа бүхэл зүйлүүдийг хүлээн авахын төлөө та явах хэрэгтэй. Тэдгээр зүйлсийн төлөө залбирч эхэл. Таны залбирлын амьдрал чинь маргааш өглөөнөөс эхлээд өөр байх боломжтой. Ариун сүнсээр намайг дүүргэж өнөөдөр надад хүчийг өгөөч. Тэгснээр эргэн тойронд минь юу ч болж байсан хамаагүй би өөрөөрөө байж чадах болно. Надад байгаа сүнсний бэлгүүдийг минь хэрэглэж, мэрэгэн ухааны үг, мэдлэгийн үг, сүнснүүдийг ялгах бэлэг, итгэлийн бэлэг, олон янзын хэл ярих, иш үзүүлэл, хэлүүдийг тайлбарлах чадвар, эдгэх болон гайхамшгуудыг үлдэх бэлгүүд тэдгээрийг сур, нэрлэл. Бурхан минь тэдгээр бэлгүүдийг би өөрийн амьдралдаа хармаар байна. Өнөө оройныг хүсэж байгаа хинэг энд байна уу? Таны залбирлуудын хичнээн хувь нь танд юу хэрэгтэй байгаагийн төлөө биш. Та юу хүсэж байгаагийн төлөө зориулагдсан байдгүй. Та
Та нарт гэж хэлэхэд бид байшингаа томсгох, хэн нэгэнтэй болцох, эсвэл албан тушаал дэвшихээс илүү бидний сүнсний хүчийг илүү ихээр хүлээн авах хэрэгтэй. Бурхан бидний дотоод сэтгэлд юу өгөхийг хүсэж байна гэдэг дээр бидний жинхэнэ амьдрал оршин тогтнодог юм. Бурхан тууштай байдлыг үнэлдэг бөгөөд магадгүй та нарын сонсхийг хүсдэггүй зүйлийг хэлэхэд та саа тодорхойтой учрах нь гарцаагүй юм. Хэрв та итгэгч байна гэдгийг бүтэн сая өдрийн үдээс хойш паркер зугаалаа алхахтай адил гэж боддог бол таныг эсэргүүцэж өөр нэгэн зүйл гарч ирдэг юм. Учир нь диавол таныг цаг үргэлж үзий яддаг бөгөөд ялангуяа та ямар нэгэн дэвшилт гаргахыг шийдэх гэж байгаа үедээ ном уншиж эхлэх юм бол тэр нь танд туслах болно. Хэрв та сүмд явхаар, Библи судлалын бүлэгт хамрагдахаар, та тогтмол залбирлын цаг гаргахаар, илүү олон хүн туслахаар, их өргөл өргөхөөр шийдэх юм бол зөв чиглэл рүү явах алхам хийх бүрдчин диавол урагшаалгаж таныг хоошин чангаах гэж оролдох болно. Тиймээс зарим үед та итгэлийн сайн тэнцлэр тэмцэхэд бэлэн байх ёстой. Гурван ишлэлийг би дэлгэцэн дээр тавьж та нарт харуулахыг хүсэж байна. 1-р Коринт 16:9. Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Маш чухал боломж Эфест байна. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа. Бидний гүн орой энд ирэхийн өмнө тохиолдсон жижиг сажиг зүйл. Тухайлбал жолооч маань нэгэн дуудлага хүлээ авсан. Олон аваар ослоос болж итгэмээргүй замын төгжрөлд орсон гэх мэт нь харвас гарцаагүй зүйлс юм. Мэдээж их. Биднийг зочид буудалд буух үед тэд бидэнд өрөөнүүдийн олон картын түлхүүрүүдийг өгсөн бөгөөд манай багийн 4-5 хүнд өөрөөр өрөөнүүдийн түлхүүртэй байсан хэдиж тэдгээрийн нэг нь ч ажиллахгүй. Мэдээж их хэрэг. Та нар яагаад шоконд орохоо байхгүй байна уу? Тэр байдлаа болж ийм зүйл яагаад надад тохиолдож байгааг би ойлгохгүй байна. Та зүгээр л инээнгээ мэдээжийн хэрэг гэж хэл. Тэгэд диавол би чамд нэгэн зүйлийг хэлье. Би бууж өгөх. Би болохгүй. Би бууж өгөхгүй. Ром 12:12-д найдвар дор баярл. Учир нь бидний найдвар Христ дотор бий. Зовлон дор төвчээртэй бай. Залбирал өөрсдийгөө зориул. Үргэлжлүүлэн мэрэгэн ухаан заавруулан хүч чадлыг эрэлхийлэхийн тулд таны асуудал алга болохын төлөө үргэлжлүүлэн эрэлхийлэх явдал биш юм. Тийм ээ. Би өмнө хэлсэнчлэн Бурхан биднийг бэрхшээлүүдээс маань ангижруулахын төлөө бид бүгд л залбирах болно. Учир нь бид тийхгүй чаддгүй хүмүүс биш. Тэр нь таны залбирлын чагсаалтын хамгийн ихний байрыг эзэлж байх албагүй юм. 2-р шашдарт эзний Яхошафатад хэлсэн үг нь яг үнэндээ бол энэ тулаан бол чинийх биш минийх юм а гэсэн байдаг. Хэрвээ та Яхошафат өөртөө тохиолдсон бэрхшээлээ Бурханд авчирч байгаа хэсгийг судалж үзэх юм бол тэрээр Бурханд хандан маш олон зүйлийн талаар ярьсан ба сүлд нь өөрийнхөө асуудлыг төргөн шиг дурдсан байдгийг бид олж харж байна. Бусад бүх зүйл нь залбирал магтаал болон хичнээн агуу их Бурхан бэ гэдгийг. Мөн өөрийн амлалтаа ямагт хадгалж байдгийг бид хэрхэн мэддэг талаар нь өгүүлсэн байдаг. Өнөөдөр марцснаас 12 өөр бүлгийн хүмүүс биднийг сүйтгэх гэж оролдож байгаа ш. Та тэр асуудалд маань бидэнд туслана уу? Энийг сонсож байгаа хэн нэгэн байна уу? За. Дахин нэг ишлэл байгаа. Яаков 1:12-д сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй. Аз жаргалтай сүнсний хувьд өсч Бурхны тааллыг хүртдэг. Учир нь тэр шалгуулж хад өөрийн хайрлагсдад эзний амлсан ялалтын амийн титмиг хүлээн авна. За, та нараас хичнээн чин сайн гэрчлэлтэй байх дуртай бай.
Та нар гэрчлэл гэдэг үг нь гэрч буюу альва нэг асуудалтай учирсан гэрч болох гэдэг үгээр эхэлж байгааг анзаарч байна уу? Таны асуудал дуусахар болох үе та ярих гэрчлэлтэй болж үлдэх үү эсвэл зөвхөн лээлтэй болж үлдэх үү? Тийм ээ. Битгий гах. Энэ зүйл яагаад надад тохиолдож байгааг би ойлгохгүй байна гэхээ байл. Та яагаад ойлгохгүй байгаа гэж? Тийм зүйл хүн бүр тохиолддог. Тэр нь бусад хүмүүс тохиолдох үед та тэгтлээ гайхаагүй үсттэй. Тууштай залбирахын талаар өөр нэг зөвлөлийг харцгаая. Лук 18-д. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд тэр ийм нэг сургаал зөвөрлөл айлдав. Нэгэн хотод Бурханаас үл имээдэг хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгчд очиж арцалдагчаас минь намайг өмгөөлөөч гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө хэдийгээр би Бурханаас имээдгүй хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй. Төөнийг өмгөөлөхөөс эстигвэс тэр ирж үргэлж надад төвөг удахгүй гэжээ. Шудраг бос шүүгч юу хэлснийг сонстоо. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж юу? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин хүний хүү эрэхтэй газар дээр итгэл олох болов уу гэж хэлжээ. Ийм маягийн тууштай. Есүс буцаа эрэхтэй юу хүсэх вэ? Есүс танд хамгийн шилдэг амьдралыг өгөхийн тулд нас барсан. Тэрхүү амьдралын та хүлээн авч бусад хүмүүс туслахын тулд та Бурханд ашиглагдах хүртлээр баттай зогсож, тууштай байгааг чинь тэр харахыг хүсдэг юм. Хэрв та 12 жилийн турш өвдөж байгаа боловч Бурхан таныг эдгээхийн төлөө үргэлжлүүлэн залбирсаар байгаа бол та баттай зогссоор байж чадна. Ямар нэгэн зүйлийнхээ хариуг авах гэж удаан хугацаа өнгөрсөн учраас та Бурханд найдахаа зогсоож болохгүй. Бурхан минь би бууж өгөхгүй. Таны үгэнд байдаг болохоор бууж өгөхгүй. Яагаад ийм удаан хугацааг туулж байгааг би мэдэхгүй байна. Хэрвээ та надад хэлхийг хүсвэл би үнэхээр мэдмээр байна гэж хэлээрэй. Гэхдээ ер нь Бурхан бидэнд тийм чихийг өгүүлдэггүй юм. Гэхдээ би болохгүй. Би бууж өгөхгүй. Өнөө харин хэлж байгаа зүйлийг та нар мартасаа гэж би хүсэхгүй байна. Би та бүхнийг илүү хүчрхэг байх зураа тэр чинь илүү урт хугацаагаар үргэлжлээсэй гэж хүсэж байна. Илүү урт хугацаагаар. Тэдгээр зүйлтэйгээ зур. Хэрвээ тэр зүйл Бурханы үгэнд байдаг, өөр хэнийг нь тэрнийг хүлээн авч чадсан бол таа ч гэсэн хүлээн авч болно гэсэн. Та намайг сонсов? Хэрвээ хин нэгэн хүн тэрнийг ч хүлээн авсан бол таа ч түүнийг хүлээн авч болно. Учир нь та бол бид бүгдээс илүү долоондор биш юм. Бидний хинч бид бүгдийн төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг Бурханаас гуйх эрхгүй лээ. Тэдгээр сургаал зөвөрлүүд үнэхээр сонирхолтой гэж би боддог. Өөрт нь төвөг удаасаа гэж тэр биднийг өрн дуудаж байдаг. Та нар надад төвөг удаж чадах эсхийг чи харьяа гэж байгаа мэт. Эцэц та нарын надаас гуйж байгааг би та нарт өгөх хүртэл үргэлжлүүлэн залбирсаар л бай. Бурхан Содом хотод байхдаа тэр хотод нэгч зөвхөн байхгүй тул тэр хотыг устгах гэж байгаа үеийн Лотын талаар би их боддог. Лот зэрэг гаргаж хэрэг би зөвхт 5 хүнийг олвол гэж хэлсэн байдаг. Тэр 50 хүнээр эхэлдэг. Хэрвээ би 50-ыг олвол би 50 зөвхт хүний төлөө тэр хотыг устгахгүй байх болно гэж Бурхан хэлсэн байдаг. Хэрвээ би зөвхөн 10 зөвхт хүнийг олвол яах вэ? 10 зөвхт хүний төлөө би хийх болно. Бурхан минь надад дахин нэг удаа танаас гуйхад хэрвээ би зөвхөн 5 зөвхт хүнийг олвол яах вэ? Миний ярьж байгаа зүйлийг та нар харж байна уу? Тэрээр баг багаар багсгасаар байсан. Бурхан тэнд байгаа хүмүүсийг устгаасаа гэж тэр хүсээг уучраас тэр хүсэлтэд улам бүрэл нарийсгасаар байсан юм. Энэ тал дээр би Бурханыг сайн мэдэхгүй ч гэсэндээ тэр тиймэрхүү зүйл дуртай байлаа. Бид бууж өгөхөөс татгалцаар байх явдалд тэр дуртай байдаг.
Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл бид тийхүү татгалзах нь таны үг үнэн гэдэгт би итгэдэг гэж ерөнхийдөө хэлж байгаа гэсэн үг юм. Та бол сайн гэдэгт би итгэдэг. Надаас нүрээ бууруулж байна гэдэгт итгэдэггүй. Миний дайсан надад саа тутгар болж байгааг болон залбирал бол хүчтэй гэдгийг би мэднэ. Даниэл ямар нэгэн зүйлийн хариуг авахын төлөө 21 хоногийн турш мацаг барин залбирах зуур юу болсон талаар өгүүлдэг. Даниэл номыг та бүхэн санаж байна уу? Эцэст нь гуйлтын хариу ирсэн бөгөөд Даниэл залбирч эхлэх тэр мөчид Бурхан Тэнгэр элчийг хариу болгоо илгээсэн байдаг ч тухайн газар нутгийг эзэгэндэг байсан муу сүнсний жонон түүнийг эсэргүүцсээр байсан тул Бурхан Михаил Тэнгэр элчийг түүнд туслуулахаар илгээдэг. Тэгэхээр та бүхэн харж байна уу? Бурхан магадгүй хий нэгнийг тань туслуулахаар илгээж болно. Хэрвээ муу сүнс тэднийг эсэргүүцэх үед та үргэлжлүүлэн залбирсаар байвал тэр өмнөхөөсөө илүү хүчрхэг хий нэгнийг тусламжуулахын илгээх боломжтой юм. Тодорхой цаг хугацаанд шүүгч тэр эмэгтэйд хариу өгөөгүй боловч нэг өдөр тэр өөртөө хандан хэдий би Бурханаас имээдгүй хүмүүсийг хүнддэгдэггүй хэдий ч би тэр эмэгтэйд хүссэн зүйлийн нөхөөс нааш тэр надад төвөг утсаар байх болно гэж хэлсэн байдаг. Энэхүү зөвлөлийн үгийн бүтцэн утга санаа нь шүн дундын найзын тухай өгүүлсэн сургаал зөвлөлтөд маш төстэй. Шүүгч бол шудраг бус нэгэн байсан. Бэлэвсэн эмэгтэй өөрийнх нь хүсэж байгааг шүүгч түүнд өгөх хүртэл нь шүүгчдэд үргэлжлүүлэн төвөг удаж түүндээ тууштай байсаар байна. Есүсийн ашиглаж байгаа тэрхүү зарчим нь нэг тийм сонин зарчим. Хэрвээ та бусдад удаан хугацааны турш төвөг удвал тэд танд хүсэж байгааг чи өгөх болно. Тэд бол муу хүмүүс байдаг. Гэтэл би бол сайн Бурхан. Хэрвээ та амархан бууж өгөхгүй бол та надаас юу хүлээн авна гэж бодож байна вэ? Тийм биш гэж үү? Миний хэлж байгааг та нар ухаарч байна уу? Лук 11 дээр өгүүлдэг шүн дундын найзын талаарх нэгэн сонирхолтой зүйл бол тэр хүн өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг найзаасаа гуйгаагүй байдаг. Тэр өөр хинэгний төлөө тууштай байдлыг гаргадаг. Би та нараас дахин асууя. Та хэрэг өөрийнхөө төлөө болон бусдын төлөө залбирдаг вэ? Та альва зүйлд хэр тууштай хүн бэ? Би зарим зүйлийг харж хүмүүсийн асуудалтай орооцолдож байсан. Миний мэддэг нэг эмэгтэй маш их өвчтэй. 3 жилийн турш тэр бараг цаг үргэлж өвддөг байсан тул би өглөө бүр түүний төлөө залбирдаг байв. Одоо бол түүний бие магадгүй 80%-аас илүү сайжирсан. Та зүгээр л тууштай байсаар л бай. Тууштай бай. Хүмүүсийн хэрхэн залбирч байгааг хараад та тэр хүний зан чанарын талаар ихийг хэлж чадна. Энэхүү хоёр хүн сүмд очиод залбирсан талаар миний ярих гэж байгаа дараагийн сургаал зөвлөл нь бидэнд өөрсдийгөө олж харах боломж олгодог. Би цөөн хэдэн асуултуудыг асуумаар байна. Таны нөхцөл байдал чинь маш тухгүй болж эхэлмэгц тэр хэр хурдан гомдолдог. Би инээмсэглэж байна. Хэрэг бидний хинэгэн маань ямар ч гомдол хэлэхгүйгээр нэг өдрийг өнгөрүүлвэл тэр нь бяцхан гайхамшиг болох байлаа. Би саяхан охиндоо нэгэн зүйлийг хэлсэн юм. Охин маань манай хүүхдүүд намайг үнэхээр инээддэг гэж боддог. Ялангуяа нас ахих тусам тэд намайг илүү их инээд хүргэн болоод байгаа гэж боддог. Та хөгшрөх тусам илүү их эрх чөлөөг эдлэх гэрчлэгийг хүлээн авч байгаа юм шиг болдог гэж би боддог. Та хөгшрөх тусмаа маш олон зүйлээс өөршөөгдөх боломжтой. Нэг зүйлийг хэлэхэд та юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа юм шиг дүрсгэж болно. Би саяхан охиндоо хандаж, би өөрийнхөө талаар юуг мэдэж авсан гэж санана. Би тав тухгүй байдалд үнэхээр дургуун байна гэж хэлсэн. Тэр энийх зураа наадхыг чинь танаас бусд нь бүгд мэддэг шүү дээ. Та түүнийг одоо л дөнгөж мэдэж байгаа мó гэж надад хэлсэн шүү. Гатаа хүүтэн байвал гомдлно, халуун байвал гомдлно, хатуу суудалтай байвал гомдлох байдлаар би 42 жилийг туулсан байна. Бид бүгдээрээ өөрсдийгөө үргэлжлүүлэн олж харах хэрэгтэй. Амен. Хэрвээ Бурхан таны хүсэж байгаа зүйлийг чи өгөхгүй бол та баг зэрэг бухимддаг уу?
Та хүсэж байгаа зүйлийг хүлээн авахгүй байх зур таны хүсэж байгаа зүйлийг чинь бурхан хүлээн авах хэрэг байхгүй. Өөр хэнийг өгөхийг харвал та ер нь яаж ханддаг вэ? Энэ бол мах шарагчиг л байлаа. Луг 18:9-р ишлэлийн эхний хэсэг дээр гардаг дараагийн сургаал зөвөрлөл нь өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийн бие үеийнхэнд гарцаагүй зориулагдсан юм. Тууштай бэлэвсэн эмэгтэйн тухай зөвөрлөл нь дагалдагч нар залбиралдаа зоригтой, итгэлтэй хандах хэрэгтэй гэдэг талаар заасан байдагч. Бидний унших гэж байгаа энэхүү сургаал зөвөрлөл эхэмсэг увайгүй битгийвэ гэдэг анхааруулгыг бас өгсөн байдаг. Хүндэтгэлээ харуулсан зоригтой тууштай байдлын хооронд ялгаа байгаа. Тэр нь ажилдаг гэдгийг би мэддэг. Энэ нь жирийн амьдрал дээрч байдаг зүйл гэж би хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл хүмүүс надаас өөрсдийнхөө явуулж байгаа үйл ажиллагаанд нь оролцож намлаач гэсэн хүсэлтүүдийг тавьдаг. Би тэдэнд үгүй гэсэн хариуг өгөх ёстой болдог. Тэд дараа жилэн дахин асуудаг ба би үгүй гэсэн хариултыг өгөх хэрэгтэй болдог. Таныг ирэх хүртэл чи би асуусаар байх болно гэж хэлсэн хүмүүстэй би учирч байсан. Тэгээд нэг л өдөр би ер нь үгүй гэж хэлхийхээ оронд хүсэлтийг хүлээн авч энийг нэг дуусгар болгох хэрэгтэй байна гэдгийг ухаарах болно. Энэхүү тактик нь ажиллаж байгаа үсттэй тийм үү? Өөр хүүхэд чинь танаас дахин үргэлжлүүлэн гуйсаар байвал та нараас хичнээн чинь тэдэнд бууж өгөхгүй. Энэ нь яг л нэг заа тэрнийг хий дахин сонсохоос бүр залгачлаа гэдэг шиг байдаг. Тийм үү? Бид залбиралдаа тууштай байх хэрэгтэй гэдэг нь эхэмсэг эсвэл заавал хүлээн авах ёстой мэтэр ханд гэж огтхон ч хэлж байгаа юм биш шүү. Та зүгээр л бурхан минь би инхүү үлдэж байгаа намайг ингээрэй гэж та өөрийн үгэнд хэлсэн учраас юм гэж хэлж байгаа үг үлээ. Тийм ч учраас би энэхүү 3 сургаал зөвөрлөлийг та нарт өгч байгаа бөгөөд бурхан минь та намайг тууштай байж үргэлжлүүлэн гуйсаар бай. Мөн зоригтой бай гэж хэлсэн болохоор таны хий гэснийг би хийж байна гэж хэлэх ишлэлтэй байж чадна. 1970 оноос хойш үеийнх нь нарциссизмын соёлыг дэлгэрүүлсэн. Энэ нь өөрийгөө шингээж авах гэсэн утгатай юм. Нарциссизмыг тодорхойлъё. Би тайлбарыг онлайн тойл бичгээс харсан бөгөөд энэ нь өөртөө хэтэрхий анхаарах, өөрийнхөө авьяас чадварыг хит үнэлж, туйлын ихээр хувиа хийжээ. Бусдаас магтаал хүртэх гэж шунах гэсэн утгатай юм байна. Бид бүхний соёл нь бурхан төвлөрөх гэдгээс холдож өөртөө төвлөрөх гэдэг рүү шилжсэн юм. Бидний амьдарч байгаа дэлхий бидний хувийн аз жаргал нь бусад ямар зүйлээс хамаагүй чухал билээ хэмээн заадаг. Бид өөртөө хамгийн сайныг илрүүлэх хүртээ өөрийгөө хайрлах, хайраас илүү агуу хайр гэж үгүй гэх мэт үгсүүдийг сонсдог. Бид бурхны дүр төрхөөр бүтээгдсэн юм гэдэг үгнээс хүн төрлөختөн холдсон байдаг бөгөөд хүнээс дээр гарах зүйл огт үгүй гэж тэд хэлдэг. Биднээс гадуурх орших бурхан гэж байдгүй. Бага цорын ганц бурхан бол бидний дотор байдаг л бурхан юм гэж шинэ үе заадаг. Итгэгч нараа Христ бидний дотор оршдгийг мэдэх хэдий ч бид бол бурхан биш гэдгийг би томруунаар хэлмээр байна. Амен. Би эдгээр 5 ишлэлийг унших ёстой. 2 дугаар Тимот 3:1-5. Эдгээр ишлэлүүд нь Библиэд гардаг хамгийн сэтгэл өвтгдөг ишлэлүүдийн зарим нь боловч бид нар яг энэ бүхний дунд амьдардаг юм. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Би нэгэн зүйлийг хэлэх үү? Өнөө цагт амьдарч байгаа хүн бүрийн төлөө миний сэтгэл эмзэгэлдэг юм. Учир нь яг үнэндээ энэ цаг үед өөр хүүхдээ өсгөнө гэдэг нь өмнөх үетэй харьцуулбал маш их өөр болсон. Хэрвээ танд өдөр бүр ариун сүнсний удирдамж, түүний дүүрэн байдал, мэрэгүү ухаан сүнснүүдийг ялгах чадвар хэрэггүй гэж боддог бол цааш нь бодох ч хэрэггүй юм. Таны хүүхдүүд юу хийж, юу үзэж, хаашаа явж, тэд хинтээ нөхөрлөж байгааг та мэдэж байх хэрэгтэй байдаг. Та зөвхөн тэдэнд зааж сургаад л болох биш. Өөрөөрөө жишээ үзүүлэх хэрэгтэй. Тэднийг амьдраасаа гэж хүсэж буй амьдралын үлгэр жишээ нь та өөрөө бай. Та өөрөө үлгэр жишээ нь болно. Та нар намайг сонсож байна уу? Тэднийг амьдраасаа гэж хүсэж байгаа тэр амьдралынх нь байнгын үлгэр жишээ нь бай. Өнөө үе бол хэцүү цаг үе юм. Урам хугарах байдалд орох нь амархан байдаг. Болох юм уу бууж өгөхийг хүсэх нь маш амархан байдаг боловч тэр бол Бурхны биднэр хэлэхийг хүсэж байгаа зүйл биш үү?
Залбирч байгаа байдлыг харахтаа хэн нэгэн хүний зан чанарын талаар ихийг өгүүлж болдог. Бид цаг үргэлж материалын зүйлийн талаар залбирхаасаа илүү сүнслэг хүч чадал, мэрэгэн ухаан болон ариун сүнсээр дүүрсэн зан чанартай байхын төлөө залбирх нь хамаагүй чухал билээ. Мөн бид зөвхөн өөрсдийнхөө төлөө биш, бусдын төлөө залбирхаа мартаж болохгүй.